Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэг-Доржийн удирдан зохион байгуулсан буюу нэр холбогдсон гэмт тэргүүдийн жагсаалтаас суурлаар тавхан танилцуулж байна. 1. Зүүн хараагийн спирт бал бүрэн компанийг хэрхэн луйвардсан тухай. Зөвхөн дансандаа 800 гаруй сая төгрөгтэй агуулгахад нь 2 тэрбум төгрөгийн бараа бүхий спирт бал бүрэн компанийг хууль бусаар MCS компанид хувьчлан авч өгсөн баримтыг хөх толб сонд нийтэлжээ. Болж өнгөрсөн процесс нь дуудлага худалдаанд ялах магадлал бүхий нэгэн иргэнийг шүн дундын үе төрийн ордонд дуудан аваачиж сонсголон бармаашийн төрийн өмчийн 30% хувьцааг баланслан танд шилжүүлье. Та дуудлага худалдаанд оролцох өргөдлөө татаад авчих юм байна. Шууд болгон төрийн өмчийн хороо зандаа хүүгийн инх болд руу уцтаж үүргэн мөнөөхөн иргэнийг заллим эхэлж өрөөнөөсөө гаргасан байна. Энэ тухай хөх толб сонд нийтлсэнийг Facebook дэх группүүд нийтэлсэн байдаг. Харин тэрхүү өргөдлөө хүчээр татуулсан иргэн спирт бал бүрэн компани дуудлага худалдаа явагдаж өнгөрсний дараа сонсголон бармаашийн хайрганы улсын үйлдвэрийн 30% хувьцааг шилжүүлсэн захирамжийн авахар төрийн өмчийн хорон дээр очиход нь засгийн газрын тийм тогтоол гараагүй, танд өгөх боломжгүй гэснээр хулигдуулснаа ойлгосон байдаг. Тэр цагаас хойш MCS компани асар хурдан өргөжин томорч Монгол улсын нутаг дэвсгэр дээрх бүх том тендерүүдэд ямар ч асуудалгүйгээр ялт байгуулан Монгол улсын төсвийг сорж залгин түүгэрч бүхэл төр засагтаа хувийнхаа зам харилцаа бараа бүтээгдэхүүнүүдэд хүссэн үнээрээ зарах болтлоо томорчээ. Цахиагийн Элбэг-Доржийн MCS компани даалт хувьцаа эзэмсэгч болсон түүхийн эхлэл нь ийм юм. Харин одоо MCS компаниг Хонконгийн тэр бумтан Роберт Коук зал захиран зарцуулдаг хэмээн их сурвалжууд нотолдог.